Оройн дэрэг ирэх үзэгчтэй үдшил бүр 21 цагаас үзэгч та бүхэнд хүрдэг. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдааны 1-р шатны шалралт хүрэхэд бэлэн боллоо. Өдөрч бүр бидэнтэй хамт байдаг үзэгч та бүхэндээ талархлаа илэрхийлье. Бид та бүхэнд сонирхолтой, шинэ шийдэлтэй, бас их хөгжилтэй санаануудыг хүргэж явах гэж найдаж байна. Одоо Говьалтай аймагаас бэлтгэж байгаа 1-р шатны шалралтанд оролцож байгаа зохион бүтээгчтэй өрөө. Намайг өөрөө ихэд манай гэр бүлийнхэн манай дугуулангийн багш их дэмжсэн. Арт хэвлэж гарах төхөрнө гэдэг бүтээлээр оролцож байгаа. Тэгээд энэ санааг би анх яаж мэдэж явсан бэ гэвэл хөдөөний хүмүүс чинь нөгөө арт хэвлэж гарахдаа мод юм уу төмөр материалаар ингээд нэг хив аваад тэрэн дээрээ цаасаа дэв арцыг гараараа дээрээс нь дардаг болохоор тэрийг хөнгөвчлөх маягаар л. За хишиг бод ганцаараа ирээгүй. Өөрийнхөө багшийн хамт ирсэн. Багш та бидэнд өөрийгөө танилцуулаач. За намайг Баяр Жаргал гэдэг хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн урлал дизайны багш байгаамаа. Сэтгэлээр оролцож байгаа үлээ. Ар бол хэвжиж гарах автомат цав. Гайхамшигтай. Хэдэн санаагаар оролцож байгаа вэ? 2. 2 санаа. Эхнийх нэмэн те. За 3 минутын хугацаа байна. Энэ хугацаанд бүтээлээ дэлгэрэнгүй сайхан тайлбарлаарай. Амжилт хүсье. Энэ ар бол хэвлэж автомат цавыг бүтээх болсон бэ гэвэл хөдөөний айлууд чинь ингээд яг нөгөө ааруулыг хэвлэж гарахдаа мод юм уу төмөр материалтай хив ингэж бэлтгээд юм уу худалдаж аваад дээр нь гялгар цаас тавиа аарцаа хийгээд дээрс нь ингээ гараараа шахдаг байгаа. Дардаг. Тэгээд тэрийг хөнгөлөх зорилгоор би нэг гэсэн. Энэ миний төхөөрөмжний хажуу талаас харагдах байдал нь энэ дээрээс нь харах байдал. Тэгээд энэ болохоор дотоод бүтцэн. Энэ ингээ гатан талын таг тэгээд энэ их бие. Тэгээд энэ хэсэг нь болохоор ингээд аартны сав, энэ хийн шахуургын тагтаага цуг байна. Тэгээд энэ хийн шахуурга нь ямар зориулттай юм бэ гэвэл артны савыг доош нь дарах буюу дээшлүүлэх үүрэгтэй байгаа. Тэгээд энэ нь болохоор хэвнүүд нь артныхаа савтай бат бөх бэлтгэгдсэн байх юм. Тэгээд ийшээ нь болохоор ааруулыг хэвлэж гаргах тавиур орно. Тавиур оруулжаад энэ хоёр товч байгаа. Энэ ямар зорилготой товч вэ гэвэл артны савыг тавиур дээр буулгах товч байгаа. Энэ нь болохоор артыг хэвлэж гаргах товч наагаамаа. Тэгээд энийг болохоор тоогоор ажиллуулбал бас энэ хоёр товч энэнтэйгээ адилхан үүрэгтэй. Энэ нөгөө хивнийх нь доороос нь харсан хэлбэр байгаамаа. За аруулныхаа хивийг бол нинжагийн одоос эхлүүлээл тэгэл бөмбөг, загас одоо өөр юу гэдгийг бамбар шин тэр бол хийж болох нь шүү дээ. Аруулны хив нь болохоор янз бүрийн хэлбэр төрөстэй. Тэгээд хэлбэр тэгээд хидл бол хідэн тооны аруулыг хивлэж гаргах болох. Том жижигээс шалтгаалаад тий. Энэ маань тэгээд механик аргаар биш тоогоор ажиллах гэдэг шиг байна тийм ээ? Тий. Хуулийн гарна ажил. За механик аргаар бас цахилгааны их усүрээр ажиллах нь байна тийм ээ? За. Жишээний зөвхөн өөртөө зориулж хийж байгаа юм уу? Ер нь нийт нутгийнхаа ард түмэн ингээд бүгдээр гэртээ гэж юм. Гэртэл хийж гинүү? Үгүй бүх нутгийнхаа ард иргэдийг зориулж байсан. За зөвхөн өөртөө биш юм тий. За ямар ч хэлбэртэй байж болно гэд гисэн шүү дээ. Хивийг ерөнхийдөө ямархуу материал нь ямархуу байх гэж байна. Юугаар хийх гэж байна? Төмрөөр нэмгэн лист төмрөөр хийх гэж байна тий. Тэгээд дээр гарах гэж байгаа тэр би түрүүн эхний яриагаар нь болохоор хийн шахуурга гэж сонсцсон. Дараа нь болохоор механик цахилгаан гэж хэлээд ах шиг байна. Яг аль нь вэ? Тэр голын тэр дугууд тэр ингээд хоёр товч байгаа шүү дээ. Тэр хоёр товч маань одоо хөдөө тоггүй ч юм уу тийм гар одоо тоггүй нөхцөлд гар ажиллагаагаар шахах тийм зориултаа хийгдэж байгаа. Тэгээд нөө нэг ус уцлах гэж байдэн шүү дээ. Тоггүй үед нөгөө усын шахдаг яг тэрний зарчмаар ч юм уу тийм шахуурга шиг тэгж хийнэ гэж. Яг тэр механик болоод ирэхэд ганц даралтаар нэг үгээр хэлбэл одоо энэ дээр юу байна? 12 ширхэг арц дарах гэж штэ. Тэр хэмжээний шахах хүч гарах уу? Бүр туршиж үзээ болохгүй бол бүр би нэг ийм санаа бодож байгаа. Нэг ийм гар нь нэг хөвтэйхээ тийм загвартай. Тэнгүүтлээ яг урдлынхаа хэсэгтж байдаг юм уу? Яг энэ гараар татах боломжтой. Тэгвэл тэрийг татхад одоо нэг шахуурга одоо нэг тийм гол юуны хүчээр бүр поршн ч юм уу тиймэрхүү хөшүүргийн маягаар хэлэх гэдэг юм шүү дээ. Би одоо тэр хийгээ яаж гаргахын гэдэг нэг сонирн байна. Захилгаанаар дарнах дээр бас сонирн байна. Тэгсэн дөр зүгээр гараараа ингээд дараад хөөд ингээд гаргадаг ч юм уу яадаг чинь. Яг тийм нарийн шахмах тэр хэсгүүд нь бол харагдахгүй юм л да. Энэ чиглэлээр сонирч байгаа хүүхдүүд хэлэхэд ерөөсө хивнээс мултлах асуудал ер нь болж байгаа. Битүү хий байхад ерөөсө гадаргуу гүлгэр болохоор амархан гэж бодож болдог. Тэр хиймд орцсон үед бол татах гээр вакуум үүснэ шүү дээ. Хөгчнө гэсэн.
Тэгэхээр энэ хивнээсээ сугарах гэдэг юмыг бас заавал бодолцсон байх хэрэгтэй гэдэг юм шүү. Одоо энэ дээр ерөөсөө ганц аарал гэхгүй ер нь бол хэвлэгтэй холбоонд хивнээс сугарах аргыг бол нэн дөрөвний тавих хэрэгтэй. Баг их мэдлэнгээр баг зэрэг алдаад төтөл шүүгч маань олж харсан байна л да. Ишигбата чамд ямар хэлбэртэй ааруул байвал хамгийн илүү таалагдах вэ? Дүрсэн бөөрнки гурвуулжин дөрвүүлжин 5 хошуу од одоо нинжагийн од Ишигбатад ямар хэвтэй аруул таалагдах нь мэдэж байна. Хамгийн ихэлж өөрийнх нь нийслэг хിവэр хевлэгцэн аруул таалагдана. Яг тийм. Зүг. Одоо шүүгчтэй энэ бүтээлийг үнэлээч гэж өрөө. Дараачийн шатанд тэнцэх болов. Нэг улаан, хоёр улаан, нэг ногоон. Би дараачийн шатанд тэнцэх болов гэж бодож ирэх гэсэн чинь 17-т 2 улаан гэрэл асчлаа. Зүгээрээ. Гэтэ бид нэр ахаад санаа байгаа тийм ээ. Тэгэлгүй яг Ишигбат 2 санаатай оролцож байгаа. 2 санаагаа танилцуулъя. За, самбар дүрийн амжилт төсөж байна. Миний 2 дахь санаа юу вэ гэвэл гуйс тосон будаг шахагч байгаа. Тэгээд ягаад би нэг хийх болсон бэ гэвэл бөөрө гуйшаар их зураг дуртай гэдгийг. Тэгээд яг гуйшаар зураг зурж яхад хойдлох нь олгой амир нөгөө задраа тэгээд миний гарыг маш их зааван тэгээд гуйш мш наалтдаг болохоор энийг цохон бүтээсэн. Тэгээд энэ гуйсных нь харагдах хэлбэрний нэ. Тэгээд энэ дотоод бүт чинь дотоод бүтийг би хэрчлээсээр ингээд дүрсэлсэн байгаа. Энэ урдаасаа харсан хэлбэр. Тэгээд энэ юу вэ гэвэл нөгөө шахах зүйл маань яг ямар хуу хэмжээтэй гэдгийг сайн мэдгүй учраас энэ болохоор яг тэр шахах хэмжээнийхээ тийм зориулалтаар тийм ихсгэж багасгах коноп байгаамаа. Тэгээд ийшээ болохоор тэр угаас ч юм уу тосон будгаа хийгээд тэгээд шахахд яг тэр хүний хэрэглэхээр яг тийм ашиглаж болохоор тэгж гарчна. Ноо шахагчдыг ер нь миний дэ анзаарсан уу? Харсан. Шууд ингээд хойноос нь мушгаад явхад ерөөсөө ямар ч үйлдвэрлэлгүй шахагчдаг ч байж байгаа. Ер нь бол маш их олон төрлийн юм байгаа. Тэдгээр хийс дотроос миний дэ бас л жоохон тийм юу гэмтэй хийцүүд болохоор бас л тийм одоогийн хүүхдүүдээс шууд сонирхоод авах хэлбэр биш л болчиход байна гэж би хэлэх гээд байна л да. Тэр оо шахагчийг харьцуулаад тэр ингээд ийм шахаад эргүүлээд ингээд шахагч болж байгаа. Тэгээ энийгээ хийгээд ингээд хэрэглээд үз мэдөө. Ангийнхандаа хэрэглүүлээд үз. Чамтай адилхан зураг зурдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ аль нь ашиглахад дэвтэйхэн байна. Аль нь өөр байна. Тэгээ чиний шахагч магадгүй гоё юуж юм аа. Ингээ бариад дэвтэйхэн нэг гараараа ингээ бариад шахацдаг тий. Нөгөөдг ч юм болох тэр бас ингээ барьж байгаа бас мушгин тий. Хөвгдөөж магадгүй шүү дээ тийм ээ. Магадгүй. Тэгээ яг зураг зурдаг хүнд үнэхээр энэ гар нь биертэй энэ гар нь гэж яхад ингээд нөөтөө бариад ингэдэг биш. Ингээд гоошо энэ дээрээс ингээ баазаж ингээ шахаад ингээ сайхан зэвсгэж шахаад магадгүй гоё өвтөйхэн байж магадгүй. Тэр ямар ч байсан хийгээд үзээрэй миний дүү. Нэг ногоон, нэг улаан. За, чи өөртөө ингэ яг тохиолддог асуудлаа шийдэх гэж ингэж шийдэж байгаа юм бол сайн байна. Тийм учраас ингээд янз бүрийн юм шийдээд илүү гоё санаанд гарна заа. Тууштай явна шүү. За. Яг энэ үтэл чинь болохоор бас дэмжигдэх жоохон тийм байна. Цогог хэлдгээр ямар ч хийгээд туршаад үзье. Бид нэр бас буруу гэж магадгүй шүү дээ. Чи ямар ч хийгээд аль нь үнэхээр хэрэглээд амар байна гэдэг үзээрэй за. Зүгээрээ шиг бата тий. Энд чинь юм хийхийг зорж байгаа чиний нэг алхам тийм ээ. Үүнээс цаашаа зөндөө олон юм хийх байх. За илүү амжилт хүсье. Тэгээ шуута чам сайхан зав гарлаа шүү дээ. Энийг хий чинь энүүгээрээ шахсан будгаараа бид нар түрүүхэн амсан зураг зураад явуулчихна. Их ажил их байгаа юм байна да. За амжилт хүсье залуучуудаа. Баярлалаа. Баярлалаа. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Тэгэхээр манай нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчид өөрийн сум орон нутагт аймагт тулгардаг тэрл асуудлыг шийдэхээр орж ирээд байгаа юм. За одоо гарч ирэх залуучууд уламжлалт арга барилыг за бас шинжилсэн хөлбраар хийх болов гэж бодож байна. Надаас жоох хүүхдүүд ч гэсэн орж илээ, надаас ах хүүхдүүд ч гэсэн орж илээ. Адилхан л хүүхд юм чи одоо юу гаранддах вэ? Тэгэл орё л гэж бодож байгаа л та. За ингээд ууган баяр ахлагчтай багийнхныг тайзан дээр өрье. Халуун алга ташлтан дор бүгд хамтдаа угтан авцгаая. За ууган баяраа бүтээлийн нэр чинь юу вэ? Хавсаа хайрагч. Тийм хавсаа хэрэгч. За хавсаа хайрагч хийж байгаа багийн гишүүдтэй танилцъя. Ямар ч холон гэсэн 3 дугаар сар болсон.
мөнгө төгс гэдэг 3 дугаар сургуулийн 10 анги. За энд хавсаа гэж одоо хайрдаг хүн тийм зууж энэ Балдбаатар шүүгч. Одоо ингээд зуураад эхэлдэг гэж байгаа шүү дээ. Зуурж байгаа одоо хайрх майр технологи бүгдийг ярьж өгнө. За ингээд 3 минут хугацаа දී. За энэ нь болохоор ингээ манай хавсаа харигч одоо ингээд үндсэн зураг нь байгаа. Тэгээд энэ бөөрөнх нь болохоор ингээд манай хавсаа харигч одоо нэг тогоо гэж одоо ингэж зурсан байгаа. Тэгээд энэ эднэр ингээд энэ тал тийш юмнууд нь болохоор ингээд нөгөө нэг тэр боова бэлдсэн тэр боова тавих нь болохоор энэ нөгөө нэг тавиурууд нь байгаа. Тэгээд хамгийн гол нь болохоор энэ гол нөгөө нэг араа нь байгаа. Тэгээд хажуу талаас нь харсан зураг нь гэвэл энэ нь одоо хажуу талаас харахаар ийм байгаа хаа. Тэгээд энэ нөгөө тавиурууд нь энэ дээр одоо энэ боов тавьсан хэлбэр нь. Тэгээд хамгийн гол нь голоос нь ийм тийм бариул гарч ирсэн байгаа. Тэгээд бүх зүйл нь автомат. Тэгээд энийг ингээд хажуу талын нөгөө нэг мэдээж боов чи ингээд хайрж явах хэвчээ нөгөө тосондоо энийг ингээд тоогонд хийчих штэ. Тэгээд тосондоо хайраад боов бэрхцснийхаа дараа тосондоо хийн. Тэгээд мэдээж доотлыг хайрах шаардлага гарна. Тийм учраас нөгөө нэг голыг ингээд нэг эргүүлээл одоо энд байгаа энэ хажуу талын энэ тавиур нь ингээд хажуу тишээ ингэж наалж өгнө. Тэгээ наалж өгснөөр боов маань ингээд наснаар хажуу тишээ бэрхцсэн боов маань гулгаж тос руугаа нөгөө нэг орж тэгэж бүтээ хайрагдах байгаа. Тэгээд энэ нь болохоор нөгөө нэг боовныхаа тавиурын маань тавиурныхын доогуур ингэж нөгөө нэг гол иргэдэг маань орж өгсөн байгаа. Тэгээд том тоогооч байж болно, диаметр томтой тоогоо, тэгээд жижигтэй тоогоо зөндөө олон янзын тоогоо байгаа шүү дээ тэр чинь. Тийм учраас нөгөө энийг ингэж хоёр талд нь ингэ тохируулах гэж өгсөн байгаа. Тэгээд тоогоо нь ингээд хитрхи том байвал ингээд эндээ хүрхгүй байж болно шүү дээ. Хитрхи доошгоор тулчж болно шүү дээ. Тийм үүднээс нь жоохон сэргийлж ингээд ингэж сундаг тийм юу хийсэн байгаа. Хоёр талд нь тоогоондоо тохируулаа ингээд сунчдаг. Тэгээд хийсэн байгаа. Тэгээд голынхыг ингээ эргүүлж яана. Тэгээд яг голын энэ арааг ингээд ямар араагаар хийсэн бэ гэвэл хацар араа гэд ингээд тэр ингээд ирэхэд нөгөөтг нь эргэж ингэж налуулж өгдөг байгаа. Тэгээд манай энэ нь болохоор хамгийн гол нь их энгийн. Тэгээд элдв тийм тог мог тийм ямар ч хамаарахгүй бүх юм ингээ гараар хийгээл болцдог байгаа. Яг ингэж нэг дор ингэж юм сэнсийг ингэж хийж ирснийг би ерөөсөө харж байгаагүй юм байна. Ийм хийцийг бол мэдэхгүй юм байна. Гэхдээ энэ залуучууд хийх гэж байгаа. Тэр шийдэлд тэр голын хэсгийг сая өөр хазар араагаар хийнэ гэдэг ер нь бол иргэчнэ гэдэг нь шүү дээ, тийм. Тэр механизмаа жоохон яаж хийх юм. Дээр нь энэ тавцангийнх нь материал нь юу байх юм бол аа? Тавцсан уу? Тавцсан мэдээж мод байна л да. Тийм. Тэгээд тэр голын тэр арааг болохоор та сая асуусан шүү дээ, тий. Тэрийг болохоор бас тийш юу нөө нэг яаж тэгж нийлж өгөх вэ, тогтоох вэ гэж бодож байгаа байх л та. Тэр болохоор нөө юу аа л да. Гадна ингээд ийм нүхтэй төмөр байгаа л да. Тэгээд манай модны маань төмөр ингээ гараад ирнэ. Тэгээ эндээ ингээ бэрчсэн эндээ араа маань хойлох байхгүй. Тэгээ энийг ингээ эргүүлэхэд энэ давхар эргэж тэгээд энэ ингээ хажуу тийшээ наалж өгөх байхгүй. Хэрвээ энэ хувлаасаа гарчвал яг уу? Гарахгүй. Гар нь гарахгүй гэдэг асуудал угаасаа чиний хазар араа гэж авж байгаа чинь хэр зузаан юм. Энэ чиний эргүүлэх механизмын чинь эргүүлэх механизм ба штэ. Тэрэн дээр ч одоо яг тэр далбан гэж хэлэхээр хэрвээ далбан гэж хэлэх юм бол далбангийн эргүүлэхэд энэ эргэлтэй арай төс чинь л шууд хамарж байгаа шүү дээ. Энэ дээрээс хамарж хийцээ сонгож байгаа. Тэгээ энэ дээр нэг том араа хийнэ гэдэг бол бас л нэг тийм миний хувьд болохоор нэг тийм юу оновчтой шийдэл биш баг. Өөрөөр хэлбэрхэн шийдэх бас ер нь вариантууд байж л байгаа л да. Дээрээс нь бас нөгөө нэг ингэж бодсон л та тэр мод байгаа шүү дээ. Мод маань ингэж байж хахад тэр модныход ингэж тэр төмөрний дээр ийм төмөртэй. Тэгээд тийм араа мараа байхгүй. Тэгээ чигээрээ очиод нөгөө тэндээ тийм нэг бас тийм эргэлдэг юм хийгээд ийм байрлалтай. Тэгээд нөгөө голоо эргүүлэхэд энэ маань ингэж өгнө. Тэгээд буцаага байрлуулахад ингээд эргүүлчихнэ. Би ясаа харнаад тэрийг харсан болов ер нь бол юу штэ. Жишээ нь одоо жигнүр шиг юм орууллаа. Харж байхад энэ дээр зүгээр жоохон огцом ингээ эргүүлэхэд яах вэ? Зүгээр ороод оруулж байж жоохон огцом л ингээ нэг эргүүлчих. Тий. Хэрвээ түүн алдагдсан байгаад огцом эргүүлэл дээж татвал яах вэ? Яг юу гэсэн үг вэ? Энэ дан тосонд ороод наадах чинь жигнэгдээд хайргадаад ирэх хэсэг хугацааны дараа өөрөө солоод гараад ирж шүү дээ. Тийм. Тэрийг тэгж дотор нь оруулж эргүүлж тос цалигуулах хэрэг байна уу? Үгүй цалигуулаад байх юм байхгүй. Цалиг дотор байгаа байхгүй. Наа чинь цалигж мэдэн шүү. Та нарын энэ хийц бол ер нь бол ийм нэлээд олноор үйлдвэрлэх. Тэгээд энэ тогоо бол нэлээд одоо уул боовны нэг чинь л одоо тэр далбангийн чинь нэг урттай болчихж байгаа байхгүй. Хэрвээ гол нь томрох тусмаа тогоо бүр тэр хэмжээгээр томроо явчих гэсэн. Гэхдээ энийг бас нөгөө нэг гэр ахыг нөгөө гэртээ хэрэгж болно л доо.
Тэгээ ямар ч тийм юу боо моо хайр чаддгүй хүн байсан. Хараас ойлгомжтой байна тий. За тэгвэл одоо бүгдээрээ ойлгомжтой байгаа. Энэ бүтээл дээр санал хураацгаая. За ингээд гэрэл нэг улаан. Ингэж хоёр улаан. Нэг ногоо. Сайн л бодох л хэрэгтэй ш. Тэгэл шууд өнгөцгөн бодоод орцсон тэгэл буруудчихлаа. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч үндэсний шийддэг үйлдвэрлэгч Монгол Базайл компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Жуулчин тур компани. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн 1-р шатны баруун бүсийн шалгаруулалт Говь Алтай аймаг дээрээс та бүхэнд хүрч байна. Одоо зохион бүтээгч Пүрдөөштой танилцъя. Би технологийн багш болохыг хүсдэг дээ. Дизайнер ангид сурдаг. Тэгэл том болоод одоо утаа гарддаг. Машин шилдэг. Утаа гарддаг. Би нөгөө Монголын зураг төслийн ингээд сурж байгаа. Тэгээд зураг төсөл сурж байгаа. Бас энэтэйгээ бас ижилхэн тэгээд технологи бол бас технологи талтай зураг сурж байгаа. Жохон догтлцлээ. Хөрөвдөрж бүгд хамт даалгалагчландаар угтаа авцгаая. Яа. За, сайн байцгаана уу найзуудаа? За. Хичээл ном өндөр. Сайн сурж байгаа үстэй. Он сурж байгаа юу? Он сурж байгаа. Он сурж байгаа. За, хамгийн сүүлд хэд гарсан? Хамгийн сүүлд дэвтэрэн дээр тавьсан дүнгээ санаж гинүү? Санахгүй байна. Дандаа онц тоодгүй. Дандаа онц тийм. 6 гэж дүн бол байдгүй юм билээ гэдэг чинь тий. За. Бүх зүйлийг хамтар шийдэж гинүү. Танаа найзгаа танилцуулаач. Гадлис гэдэг би хүүхдийн байгууллагаас оролцож байгаа хөтэй. Хүүхдийн байгууллагад суралцж байгаа. Тэгээд дугуйланд явдаг. Дугуйланд явдаг. Хүүхдийн ямар байгууллагын юуны дугуйланд явдгийг? Зураг дизайны. Хоёулаа зураг дизайн. Ангийн хүүхдийн байгууллага зураг дизайн. За, ирээдүйд бол зургийн мастер, дизайны мастер болох юм шүү дээ, тий. За. Ямар бүтээлтэй ирсэн блэ? Автомат самбар арчиж. Нэг бүтээлтэй ирсэн үү? Хоёр бүтээлтэй ирсэн үү? Нэг бүтээлтэй ирсэн. За, цорын ганц, галзуу ганцыгаа супер тайлбарлана шүү дээ. За, амжилтсий. За, манай автомат самбар арчигч нь болохоор багш нар одоо ингээд самбар мамбар арчхаараа одоо ингээд шохоотойгоор алчуураараа ингээд гараараа ингэж барьж мэрээ тэгээд хоолойны өвчнөйтэй болох магадaltaй байдаг. Тэгээ тиймээс бид хоёр ийм бүтээсэн байгаа. Тэгээ манай хотел энэ ноцоос шиг ингэж дарж өгжээж хий шахаж ийсэн ээ, ийшээгаа ингэж усаа ингэж явуулж ийсэн ээ. Энэ хоёр хар юм хаймар нь байгаа. Тэгээд хаймарнаас ингэж усаа шахаж өгөөд ингээд самбраа норгоно. Тэгээд усаа шахахаар чинь энэ хоёр хаймар нөгөө ингэж гадагшаага ус цацхаа хамгаалж байгаа. Энэ жинам энэ хоёр араа ингэж эргүүлжээж энэ замаар ингэж явна. Тэгээд юугээр нь тэгээ арчид дуусчаад алсын удирдлагаараа энэ жинамаа эргүүлээд ингээ хаймраар явсан бол алчуураа ингэж эргүүлээд алчуураараа ингээ явуулчихна. Тэгээ самбар сайхан болно. Тэгээ багш нар юм ичгт болно да. Гайхав шүү дээ. За хишг бата. Нааш өрөд. Энэ анхны жилээс эхлээд энэ жил ч гэсэн ер нь байнга юмс автомат самбар арчигч нар орж ирдэг байхгүй юу? Нэгдүгээр хамгийн анх ихтер бүр нэг нөхөр хийж ирсэн те. Ярддаг мэрдэг чанга аригчтай болоо бүр супер хөгжөөд. MP гол тоглогчтой ирсэн. Яг ийм санаа зөндөө гарч ирдэг боловч чам шиг техникийнхаа шийдлүүдийг тайлбарлаад асуудлуудыг шийдсэн ийм самбар бол орж ирээгүй байхгүй. Тийм болохоор би яг өөрийнхөө хувь хүний зүгээс чанд баяр хүргэе. Танаа бол. Гайхам шүү дээ. Би та нарыг шүтж явдсан шүү. Залуучдаа. Хичиг бата бас нэг асуух зүйл. Одоо энэ чи ингээд натуусыг дарна гэж байгаа шүү дээ. Тийм. Энэ чи самбарынхаа дээдлэлтэй байрлаж гинөө. Үгүй энэ доотлолтой энэ. За доороос нь алсын удирдлагатай. Тогон залгахгүй өөрөө мотортой тий. Тэр батарей сатраа хідэн байлцаалтаар жанамаа хийхийг нь туршиж үзчихсэн юм л дээ. Турш үзтээ жил болно. Бид нар одоо худлаа юм амлахгүй тий. Хоёрт аваачтай нэг юм шүү дээ тий. Нэгдүгээрт яг хөө ноцоосны хэсгээ оруулж ирлээ. Хоёрдугаар тэр хаймар чинь их таалагдаад байна. Наа чи нэг шил арчдаг угааж арчдаг шүү дээ. Тий. Усаа шүршчээд. Тэрүүнтэй оруулж ирээд байгаа чи их таалагдаад байна. За. Тэгэхээр чи наад хоёрынхаа нэгийг хаймар, хойтхыг одоо жоохон зөөлөн материал болгоод дааваа нь юу оруулчих. За. Тэгээд энэ самбараа одоо сүүлийн энэ самбар хотод бол ерөөсөө
цагаан самбаар хэрэглэх нь зөөрч байгаа. Манай сургууль бол бүгдийн шил болгож байгаа. Тэгээд зузаан шил байна шүү дээ. Зузаан шилийн хойдлын жоохон цагаанаа бутчих заяа. За тэр самбарыг арчдаг төхөөрөмж хийж. Иш залуучдаа даалгавч бүр миний бодлоор бол бүр яаж хөнгөрж ишт шохоо арилгахгүйгээр шилэн дээрээс бүгдээрээ маркер арилгах. Фломастераар зурсан юм байна. Тэгээд тэр хаймер гэдэг нь шүү дээ. Нөгөө цонхны машины шил арчиж шүү дээ. Тэр үн шиг хаймер гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл нөгөө уссаа шавхардаг шүү дээ. Тийм гэсэн үг заяа. Тэгвэл энэ болчих юм шиг харагдаад шүү наа чи. Тэгээд нэг шилэн самбар арчдаг юм хийчихвэл тэгээд сургуульдаа шилэн самбар тавьчих. Бүх хүмүүсийн сэтгэлийг хөдөл сайхан ярьж тайлбарлаж байна. Гэтэ миний хоёр дүүг яг үндсэн зорилго болсон самбар арчигчдээр энэ хийцэн хамгийн дутагдaltaй зүйл нь болохоор хэсэгчлэн арчиж арилгаж чаддгүй л байдаг байхгүй. Хэрэглэж байгаа хүний хөдөлмөрөл хөнгөвчлж хийх гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр хүмүүсээ сайн зөвлөгөө аваад танд яг одоо ингэж хийхэд танд ямар нэг бэрхшээл тулгарх уу гэдэг хвчлийг харилцан яриад тэрэн дээрс гоё санаа оноолж хөгжүүлээрэй. За. Та хоёр хэддүгээр анги лээ? 7. 7 дугаар анги хөгтөж. Тэр механизм яаж ажиллах талаар их сайн мэдчихэж шүү. Тэгэд юу хийж байгаа, юу төсөөлөх үү, ямар одоо захлагаа дүүр ашиглах уу, хэдэн метр ажиллах уу гэдгийг мэдэхгүй байна. Одоо би туршиж байгаа сайн байна. Олон мундаг инженер, оюутнуудын үзээд барахгүйсэн юм бас арай өөр шийдэл гаргаад ирлээ шүү дээ. Тэр чинь бол өмнө нь юугаар хорлоо, тэгээ даавууд гэж үзэл шохоо алтардна гэл ингээл хэлсэн чинь шал өөр өнцгөөс харж болж шүү дээ. Тэгээ сайн байна. Тэгээд яг хуу хийгээд үз. Цагаан самбар чинь нэг жил бичээд ирэхээр цаатал нь арилгаа үлчдэг байхгүй. Тэгээд жилийн дараагаас нөгөө чинь их цаана юм үлдэгдлийн үедээ болоод хэцүү байдаг байхгүй. Шилийн бол ерөөсөө сайхан цэвэрлэгдэнэ. Тийм учраас наа чи боолон заяа. Та хоёр ийм их хэрмэлзэлтэй хүмүүс байгаа юм ч бас юм хийж үзэх хэрэгтэй. За. Яа сайхан баруун бүс сүлийн үед хараагүй 3 ногоон гэрэл асах гад нүгөө. За, нэг ногоон. Баярлалаа цогоо хаа. 2 ногоон. За амжилт хүсье. Баярлалаа. 2 ногоон гэрлэгдэж юу гэсэн үг лээ? Тэнцэн. 2 ногоон гэрлэгдэх чинь Улаанбаатарт бүгдээрээ бүтээлээ авчирна гэсэн үг. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Манай аймагт нэг амар их цас орсон. Тэгэл бид нэг тэмцээнд орох гол өглөө эрт сургууль дээр ирдэг байхгүй найзуудтайгаа бэлтгэх гээл. Тэгсэн чинь нөгөө нэг амар их цас орсон. Нөгөө ерөөсөө хүүхдүүд ирээгүй. Тэгэхэд нөгөө сургуулийн одоо жижигрээдтэй цэвэрлэгч тэднэр бүгдээр ирчихсэн нэг юм том ногоон шүүр ирчихсэн. Тэгэл тэднийгээ шүүр дээл харахад дахиад нэг амар даарчихсан одоо тэр засмаас хөлгөөн засвал. Тэгэхэд тэрийг анхаарал энэ чинь ингэж энэ хүн одоо хар ажлыг л зөвхөн хөнгөчлөг одоо энийг ямар юугаар бүтээгвэл амархан болох вэ? Одоо яг бол хүнд айл амархан өөрийнх нь эвдүүгээр хийчих. Тийм болох уу гэж одоо тэгээд явж байгаа л яг тэр санаагаа тэрийг аваад тэгэл энэ яг цас соргч гэдэг тийм бүтээл хийсэн. Өстэй өвл, мөстэй өвл, цан жаргаар гулгадаг өвл гээл. Тэгэл өвл болохоор даардаг да өсөндөө гошоргодог да. Энэ шүлгийн залуучууд шүлгээ гүйц шийдэхгүй болохоор тэр асуудал шийдэхгүй байгаа юм байна л да. Энэ их яригтай асуудал. Энэ асуудлыг шийдэхин тулд зохион бүтээгч нь өөрөө бүтээлээ тайлбарлах гэж бодож байна. Зохион бүтээгч Наранбаатарыг өрөө. Би одоо хөлсөн харж байгаа дэрнэ. Яагаад ингэж хоёлаа их чухал юм ярих гэдэг юм гэхэлэр чи ерөөсөө манай залуу зохион бүтээгчд байдаг одоо энэ гарын 5 3-нд багтах хідэн хүн зэдүүдийн нэгийг бариад авцсан. Одоо энэ айраг бүлэгч гэдэг шиг тас мөс хосог цэвэрлэгч яндан утаа шүүгч гэдэг. Яг эднийг хамгийн хэцүү сэдвийг бариад авсан байхгүй. Хүн болго хараалаа гэдэг. За, тас мөсөө арилгая. За. Авторын санаа бол цас цэвэрлэгч буюу соргч гэж байгаа. Одоо энэ болохоор манай төхөөрөмж нь болохоор энэ нэг шалан ингэ сордог. Энэ болохоор одоо нэг тосуурна. Тэгэл энэгээр тэгээд засыгаа сурж аваад тэгэл энэгээр сурч. Энэ болохоор помп гэсэн үг. Одоо энэ болохоор ингээд юу энийг тулгуурна. Одоо тэгээд ийшээ зас нь ороод тэгээд энэ хоёр цонхоор болохоор хэр дүүрж байгаа хэсгийг харна. Энэ болохоор манай хаалгана гэсэн үг. Одоо энэ помп нөгөө талаас нь харуулсан хэсэг. Одоо тэгээд бас манайхын санаагаа жоохон буруу зурсан юм аа. Энд нь болохоор одоо энэ засыгаа хайлуулдаг юм газа хайлуулдаг хийгээд тэгээд тэр зас ч бол их цаас гэсэн багахан хэмжээний ус гардаг л да. Тэгээд тэрийг болохоор шүүгээд тэр ойр зуурын гарсан тэр усаараа цэвэр ундандаа биш одоо нэг ойр зуурын хэрэглээ мал услах ч юм уу хөдөөний айл бол тэгээд төвийн айл бол одоо юу хувц сумнараа угаах ундны усаа хэмнэх
уусаа чандан нэрнэ гэж монголчууд ярьдаг шүү дээ. Одоо тэрийг хэмнэх. Тэгээд сургуульд одоо шал угаах, анги цэвэрлэгээ мэрлэгийг ашиглах тийм зурагт. Цас сорох гэж байгаа тэр мотортой шинсгээр хамгийн доотлын тэр зураг шүү дээ. Тэр зургийг хэн зурсан та хоёр? Би зурсан. Тийм үү? Чи яг ингэж бодоод ингэж өсөөлөд ингэж хийсэн юм шиг нэ? Нөгөө тасны уруу гатчих учраас бас наана жоох юм доороо тасгууртай. Тэгээд бас системтэй талбартай. Тийм. За миний энэ яг зөв шийдэл. Нодлонгийн биш бас тусгай помп багт тэрийг өөрчлөн гацаахгүй. Яг юм систем ашиглаад цас шидэж байгаа юм шийдэл зөндөө байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн нэртэй залуу зохион бүтээлийг сэтгүүл 80-ад оны дугаар дээр яг ийм загвар байгаа. Тэгтээ миний дүү тэрийг аваад байгаа. Танаас их хайлуулж майлуулаагүй. Шууд хажуудаж юм цорог гаргаад тэргүүрээ хүчинд нь ингээ гадагшаа шидчихэж байгаа зам руугаа. Тэгээ явчих. Тэгэхээр та нарт бас зохион бүтээгнэр ямар ч байсан анхны юу вэ шүү? Шинж тэмдэг вэ шүү? Ягаад гэвэл урд өмнө юусаа харж байгаа үзээгүй юм аасан биз дээ. Тэгэхээр та нар тэгээ хайлуулж мэлүүлэх хэрэггүй. Тэгэхээр бөөн эрчим хүч зарн тэрийг тэгээ хайлуулаа тэгээ застаа тэр нүн шороотой тэр засаар юу юу тий? Тэр зайлуулаа ачиж байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр зас зайлуулдаг дээр бодоод тэгээ ажиллаараа. Тэгээд энэ интернет дээр яг тэр зас шидэж байгаа машин зааж үйл ажиллагаа яаж ажилдаг вэ гэдээ бүр бүхэлдэн бичлэг байгаа юм байж байгаа. Тэрийг үзээрэй за. Гэр хорооллынхан бол мэдчихэж байгаа хэл та нөгөө одоо гэр дээр нэг зас орохоор бид нар чинь нөгөө нэг тэр зас нь хайлаад нөгөө нэвтэрчдээ штэ. Тэгээ тэрийг гарч үүртгэхэд тэгэл нөгөө гараал гарахаар нэг одоо нэг хүн бол нэг үнэ хоглох гал тэгэл нэг эвгүй байд штэ. Тэрийг болохоор хүмүүжил зөрүүлдэг. Тэрийг болохоор бас сорж аваад тэр цэцээгээ бас хайлуулад юм уугааж ойр зүрийн хэрэгцээнд авч ашиглаж. За ингээд шүүгчдийн үнэлгээ гэрлээ харагдана. За бид засагаар аваад хамаа шиддгээр нь хийж үзье. Нэг ногоо. За ярьлаа. Нэг улаан. Битээр тэлэхгүй ч гэсэн заавал сургуультай хийж үдэн гэж бодож байгаа. За. Улаан даруулдаар. Улаан даруулдаар хамаа авахгүй. Хийж үзье за. За. Хүүхд гэдэг утгаараа бас жоохон мэдлэг дутах шиг боллоо. Оролцогч хүүхдүүдэд хандаж юуг анхааруул зүгээр мэй гэж хэлдэг. Одоо хамгийн гол нь тэр тайлбараас тэгээ тэр одоо тэр хийж байгаа тэр бүтээлч одоо яг юунд ашиглах яг ямар зориулттай гэдэг нь сайн шийдэж байна. Ерөнхий ивент тэтгэгч, шинэ бүтээл, шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group